Сайн байцгаана уу? За Facebook профайлаа Facebook пэйж рүү яаж хөрвүүлэх вэ? Юмны хийхэд бол ер нь ямар алхмуудыг хийдгийг энэ бичлэгээр үзүүлэх болно. Профайл, пэйж хоёр нь хоорондоо нэлээд ялгаатай. За профайл нь найзтай болдог. Пэйж бол лайк болон дагагчтай болдог. За профайлын хувьд бол хамгийн максимумда 5000 найзтай болдог. Пэйжний хувьд бол дагагч болон лайкийн тоо бол хязгааргүй байдаг. Хэрвээ та профайлаа пэйж рүү хөрвүүлж байгаа бол энэ нэрээс пэйж дээр нийтлэгдэж байгаа бүх зүйлчнүүд бол олон нийтэд нээлттэй болдгоо. Таны одоо профайл чинь 5000 найзтай болчихсон бол арьж найзын хүсэлт авах ямарч боломжгүй тийм ээ. Тэр тохиолдолд та өөрийнхөө профайлыг пэйж рүү хөрвүүлээрэй. За тэгээд пэйж рүү хөрвүүлснээр пэйж бол маш олон давуу талтай байдаг. Профайлыг бодвол пэйжийг ашиглаад одоо пэйж дээр бизнес аккаунт нэгээ түүрээ дамжуулаад төлбөртэй зар сурталчилгаа явуулах тэгээ мөн пэйжийнхаа хэмжих тийм ээ. Ингээл өчнөө олон зүйлийг бол хийх боломж өндөр. За профайлаа яаж пэйж рүү хөрвүүлэх вэ гэхээр за энэ өөрийн зургийн энэ ардлага хамгийн ардлага энэ дуу энэ асуулын хэмжээ дээр дараад энэ хайлтын цонхон дээр нь convert to page гэсэн түлхүүрээр хайлт хийгээрэй. За тэгэхээр ийм олон мэдээлэлүүд гарч ирж байна. За эндээс болохоор профайлыг пэйж рүү хөрвүүлэх гэсэн үйлдэл харж байна. За эхнийх нь болохоор профайлаа пэйж рүү хөрвүүлсэн гэсэн энэ хоёр нь бол аль аль нь байж байна. Профайлд байж байна, пэйжэнд байж байна гэж байна. За тэгээд профайлаа пэйж рүү хөрвүүлж явах хэвцээ таны профайлын cover зураг чинь пэйжний cover зураг болно. Профайлын нэр чинь болохоор пэйжний нэр болно гэж байна. Энэ хэсэг. За тэгээд та хөрвүүлж явахдаа одоо таны найзуудаа мөн тэгэл за энэ юу юм таны одоо ингээ профайл дээр байгаа бүх найзууд тэгээ найзын хүсэлт явуулсан одоо 5000 найзтай л гэдэг 5000 найз нь бүгдээрээ таны пэйжийн дагагч болон автоматар дагагч нь болдгоо л гэж байна тийм ээ. За тэгээд дараа нь болохоор энэ хөрвүүлж авах хэвчтэй болохоор өөрийнхөө фото, видео энтрийг бол пэйж рүү хөрвүүлэх энтер гэдгийг бол сонгоод явуулах боломжтой гэдэг чинь. За тэгээд эднэрийн үрд ингээ чинь тийм ээ. За тэгээд яг хөрвүүлэх процесс маань хаана яаж хийгдэх вэ гэхээр за энэ create Facebook page бэ. За өөрийнхөө профайл дээр суурьсан профайлыг яаж одоо пэйж үүсгэх вэ гэсэн энэ линкнээр нь дараарай. За ингээд дарахаар ийм цав гарч ирж байна. За энэ нийтдээ 4 алхам байна. За нэгдүгээр нь болохоор та категори сонгох юм байна. За эсвэл тэр нөгөө public figure болох юм уу, artist тэр эсвэл business page бол утуулна тийм ээ. За эндээс ингэж болцоо бүгдээ болохоор юу хийж дөө. Public figure гэдгийг сонгоч тийм ээ. За энэ дээр өөр болгоо ингээд сонгоцгоо эсвэл видео creator гэдэг юм ингээд сонгоо явууч болно. За тэгээ next гэсэн навчиг дараа. За энэ өнөөр шинэ профайлаар нийтдээ 4 найз байна гэж байна тийм ээ. Тэгэхээр next хэрвээ танах 5000 найз бол автоматар тэгэл 5000 найз байна гэлэн дээр нь гараад ирж тийм ээ. Тэгэхээр одоогоор ямар нэгэн видео байхгүй байх, зураг байхгүй байх тийм ээ, альбом байхгүй. Хэрвээ таних дараа одоо ингээд бүх видео таних дараа бол зөндөл олон видео, зураг, альбомод гарч ирэх байх тий. Тэднэрийг хэрвээ пэйж дээр харуулна гэдэг юм бол сонгоод next гэсэн навчиг дараа явуулна. За одоо ингээд create page гэснийг дараад. За одоо ингээд пэйж болчихлоо да. Тэгэл пэйж дээр ямар тийм пэйжийн нэр энтрийг хэлнэ гэх юм бол энэ пэйжийн нэрийг нэг л удаа цагддаг болохоор та энэ дээр анхааралтай ямар нэр өгч байгаа энтрийг бичиж өгөөрэй.